Трама гэж юу вэ гэвэл маш их гэмтсэн, маш их гэмтчихсэн нэг зүйл хэсэг хүний биед байдаг нэг хэсэг баггүй тархинд байдаг. Трама гэдэг бол тэгэнгүүтээ трама нь хүн болгоны хувьд өөр өөр байдаг. Шал өөр. Хэрвээ хүн тэгээд ингээ трамагаа нуугаа явж идэв штэ. За шийдэл би ингэж боддог байсан. Яг өөр төр ярахаар амар юм байна. Нэг хүн тэгсэн чинь тэр хүн тэгээ ингээ гэж ярихгүй. Өөрийнхөө өөр төр болсон бодлоос яг ярахаар амар би нэг трамагаа айгу нуудаг байхгүй юу? Нэг төрлийнхаа уламжлалт гэр бүлээс уламжлалт ирсэн нэг трамагаа маш хүчтэй нуудаг. Тэгээ тэрийг ингээд жоохон ингээд илэрхээр жоохон хин нэгэнд ингээд азартчихаараа боо ингээд тэстэ баг биеинд бүр ингээд таталт өгч байгаа юм шиг. Би бүр ингээд татаж галзуурч ингээд солиож хамаг би татаж унах гэж байгаа саажилттай хүн шиг болтлоо бүр ингээд сандардаг байсан байхгүй амар сандраад бүр өөрийгөө үгүйсгээд бүр ингээд байгаа бодит ингээд явж байгаа хүн байгаа штэ тэнгуут бүр алах гээд байгаа мó өөрийгөө алах гээд байгаа мó ингээд энэ хослон хороо бүр ингээд байхгүй болох гот тэгтлээ уур хүрдэг байсан байхгүй тэр өөрийнхөө тэр трамаг тэр чинь трамага нууж байгаа зүйл чи эго штэ нэг нь болохоор жүжигний хэсэг штэ тэр жүжигний хэсгээ маш хүчтэй ингээд нууцсан баа штэ тэр жүжигээр тэгээ нуучихсан байж байгаад мэддэнгүүтээ мэддэг холгондоо л би бүр өстө галзуурах юм шиг л нөө бөө юм болдог гэсэн. Одоо хүртэл дууссан ч юм уу ч юм мэдж байгаа юм алгаа. Гэхдээ юу ч лээсэн яриад байгааг бодоход гайг байгаа юм шиг байна. Тэгээд трамагаа тэгээд би нэг олж мэдсэн амар гоё дэнгүүд саяхан шахуу олж мэдсэн. Өчтөр өнөө өглөөнөөс хойш бодож тонгож олж мэдсэн зүйлээ. Яри. Шууд л ярьчихгүй тэ яри мэрэ гэж анхаарал татчихсан. Тэгжил хэлдэ ямар хэцүү юм бэ? Яа, нэр тарих нэрээс тоо. Та нарын тарихчсан. Яа, амар хэцүү байх та зайлуул. За хөө тэгтээ таачтай шаалж мөлөө. Гэхдээ тэгжлэнээс за. Окей, тэгээд нэг амар сэтгэлийн маань амраас юм болохоор хүн болгоны трама өөр. Хүн болгоны трама ингээ өөр байгаа болохоор би ингээ өөрийнхөө нууж яваа трамагаа ингээ илчлээд баригдчихлаа штэ одоо. Тэгээ баригдаад ингээ ямархан янзын ингээ тийм сугарч ямар тал дээр ингээ сугарч явж байгаагаа ингээ мэдгэдчихэд гэртээ бүр ингээ навш гэж би юу ямар навшаа хийчихвэ яа би одоо өстө нэр тэр хүн таалагдхаасаа өнгөрчлөө гэл ингээ шаналж штэ. Тэнгүү тэр хүний трама шаал өөр болохоор миний одоо тэр бүтлгүүтлийн зүгээр л маш жижиг гэ түүний хувьд болохоор тэр ерөөсөө тийм сонирмж тэр хүн болохоор тэр тал дээр бол ямар ч асуудалгүй байдаг болохоор ингээд гэж гайхал тэгэл тахгүй өөр юм бодоод явж байгаа. Яг тэр хүн өөр травматай, өөр тал дээр өөр травматай байхгүй. Тэгээ нэг нөхөн гэдэг чинь нэг болчиход байгаа байхгүй. Тэнгүүд би наан бүр ингээд насаараа намайг зовоос угаасаа тийм миний хувьд бол мэдээж том байх нь аргагүй шүү дээ. Би тэр травманоос олж бүр насаараа зовсон юм чи угаасаа насан туршдаа манай ээж мэж хүртэл тэрнээс олж хөтлөө зовж байгааг би харсан. Тэгэл би хүртэл тэрнээс нь олж ингээл бөө маш их ингээл зүгээр л нэг сайхан амьдарч байсан юм чинь. Өчнөө зовлон туулаад өчнөө бие махлал өчнөө зүрх сэтгэлээ шархлуулаад шаналал явцсан болохоор миний хувьд бүр аим хүчтэй хэцүү байвч тэр хүний хувьд юуч биш. Сонь би зүйл биш учраас аим гоё яагаад байгаа байхгүй. Тэрийг ингээ багаар илэрхийлээд яваад байгангууд тэр эгог ингээ ашиглах шаардлагагүй болж эхлээд тэгээд нэг тийм би чаалтай болох юм биш үү гэхэр чинь ингээ бодоод эхэлж байгаа байхгүй юу. Яа энэ үнэхээр маш сайхан мэдээ байна.